Тиймээс сургалтын DVD-ний хэрэгцээ шаардлага агуулга арга зүйн талаар та бүхэндээ товч танилцуулъя. Багш өөрийн заах хичээлийг сурагчдын өдөр тутмын амьдралтай холбож байвал үлийн үр дүнтэй санагддаг. Хүмүүс бидний өдөр тутмын амьдралд хаягдл материалууд ихээр гардаг. Тэдгээрийг хэрхэн яаж ашиглах вэ? Яаж хичээлийн хэрэглэлт өвөн болгох вэ? Хэрхэн өөрчлөх вэ? Үүгээр дамжуулан сурагчдаа яаж хөгжүүлэх боломж вэ гэдгийг ярилцсны үндсээр бид нар хаягдл цаасан аягнуудыг ашиглан 4-р ангийн технологийн хичээлийн хүрээнд цаасан аягаар тоглоом бүтээх гэсэн сэдвийг сонгоо авч байна. За энэ DVD-ний маань хүүхдийн сонирхол татаж сэтэл төрүүлэх байдал нь хаягдл материалаар одоо тоглоом оруулах тэр дундаа өөрийнхөө гараар урлан зохиомжлох нь тэдэнд бол маш сонирхолтой байдаг. Хамгийн гол нь өдөр тутмын амьдралаар гарч байгаа хаягдл материалыг дахин ашиглах, юмхнаар юм хийх хүсэлтэр нэлцэлтэй болж бүтээж сэтгэлд айн хөгжиж амьдрах чадварт одоо суралцах хөшүүрэг болж өгдөгөр онцлогтой юм аа. Нөгөө талаасаа энэ хүү DVD-г багш нар үзэж ашигласнараа цаасан материалыг хэрхэн боловсруулах технологитой танилцсан, мөн хаягдл материал ашиглан хичээлийн хэрэглэгдэхүүн бэлтгэх, эрэл хайгуул хийх, цаасан аягийг ашиглан гацуур мод, цэцэг, заагаас урлах гэх мэтийн одоо эд зүйлсүүдийг бүтээх аргачлалаас суралцах юм аа. Хоёулаа зүг LB TV-г яасан бэ? За тэгээ. Харин юугаар хийх? За ямар ч юм гарч байгаа даа. Энэ цаасан аягыг хараач. Энд чинь шинээр юм шүү. Юу гэж дээ? Хүмүүс хэрэглэжээд логийн санд байгаа шүү. За гарья. Гэхдээ энэ хаягцсан аягаар чи уйлаа юм хийх та. Гэх юм уу? За тэг. Хэдийг авъя. За той янз юм нэ. Юу вэ? Онгоцгий. Тэгэ. Миний ч гоё машин байна. Миний онгоц ч гэсэн. Бичгийн цаасан дээрээ өөрсдөө юу хийх дуртай, юу хиймээрээ цаас аягаар тэр зүйлийгээ тойм зураг зураг. За тойм зураг зураад энэ ангиудын дээр нь дугаарлаарай. Цаасаар гацуур хийж байгаа. Тэгээд миний цаасаар миний гацуур 2 хэд ангиас бүтэн. Тэгээд нэг төрлийн хэд ангиул 3, эцтэйг нь 4. Тэгээд би энийг харж цаасаар гацуур хийж байгаа. Би цаасаагаар ийм гоё санаа. Санаа маань хэд 2 хэд ангитай. Ижил төрлийн хэд анги гэвэл дэлбэнагаа. Дэлбэнийхэн дотор үр жимсэн байлдаг. Би цаасаагаар онгоц хийж байгаа. Миний хийж байгаа онгоц 3 төрлийн ангиас бүрдсэн. Их би болохоор нэг төрлийн 2 дарж
Авцнаас бүрдсэн нөгөө тэнцвэрч нь болохоор хоёр ийм тайм зураг гаргасан. Ягаад урдаар биш ирж байгаа. Миний урдаар бишний 4 дэгээс бүрдсэн. Нэг төрлийн ижил камер гэвэл 2. Тэгээд их би 1, цонх 1, бүхээг 1. Мяат гэдэг нэртэй онгоц ирж байгаа. Энэ онгоц маань 7 дангаас бүрдсэн. Ижил данг гэвэл энэ цонх хаалга байгаа. Тэгээд чиглүүлэгч нь онгоцныхаа ард хэсгээр байрладаг, далгагч нь онгоцныхаа урд хэсгээр байрладаг, бүхээг нь бас урд хэсгээр нь байрладаг. Тэгээд би энэ онгоцныхоо тайм зэргийг зурсан. Би цаасаараа зав хийчихээ. Тэгээ миний зав болохоор нийт 2 дангаас бүрдсэн. Тэгээд завны маань дээр далбаа байрладаг. Би цаасаа аяга ашиглан наран цэцэг хийх гэж байгаа. Миний хийх гэж байгаа наран цэцэг бол нийт 2 дангаас бүтсэн. Тэгээд ижил данг гэх юм бол 20 ижил дангаа үр жимстэйгээ нэлэх юм бол 21 дангаас бүтсэн байгаа. Зураг зураад дуусчихсан. Одоо тэгвэл өөрсдийгөө сонирхлоор баг хаваа. За нэг номерын ширээ нэгдүгээр баг. Гацуур хийсэн хэрэгтэй байна нэгдүгээр. За хоёрдугаар сарнаа цэцэг хийх сонирхолтой өгдөл 2 дугаар. За 3 дугаараас наран цэцэг хийх сонирхолтой өгдөл 4 дугаараас онгоц цэцэг сонирхолтой өгдөл. За тэгсээр байна. За бисэр. Хоолой хийх өмнө аюулгүй ажиллахад дүрмтэй хандах хэрэгтэй. За багш нь хаана ширээ болгоно. Аюулгүй ажиллахад дүрм гарч байгаа. Дүрмөө өгшөөрэй. Наран цэцэг хийх зааварчилгааны карт өгсөн байна. За тэгэхээр наран цэцэг багш нь наран цэцэг хийх зааварчилгааны карт өгөөч. Энийг бас хараад хийгээрэй миний өмнө. За юу. За онгоц хийх болгох нь онгоцны зааварчилгааны карт өгсөн үү? За цэцэг. Гацуур мод хийх. Миний хүүхдүүд эндээс аваад өөрсдөө хэрэгтэй зүйлсүүдээ аваад санаа авч байна. Санаа аваад өөрсдөө нөгөө тайм зураг зурсан байгаа шүү дээ тийм ээ. Тэр зураг дээр нэмж хийдээ нэмж болно. Мөн өөрчлөлт бас хийж болно шүү. За юу. За танаа угаас. Хин авах бай. Мэдээд бас өөрчлөлт. За. Тэгвэл чи наран цэцэг хийх гэж байгаа юм чи ямар ч хэсэн наран цэцэг авах уу? Наран цэцэг хийхэд ишэлтэй авах. Ишави. Бид онгоц чимээ чигийг бас онгоц чимээ санаа авах юм. Өмнөөс ч гэсэн тэгвэл энийг авъя. Юм бэ? Өөрийн гоо чимээсэн гацуур байна. Чаа. Чимээ. Авъя. Надад Эдний бачгаас авчихсан шүү. Хэдэн ч авах уу? За. Энэ сте гоё зурагтай санаа шүү. Энийг авах уу? Энэ яахан битэн юм. Энэ ямар гоё юм бэ? Хэдэн сууж байгаа чинь ойрноос хараад санаа авчих юм бэ? Энэ яг санаа тавьсан байгаа зүйлстэй гоё юм бэ? За. Уран өчтэй мэстэй. За танаа багийнхаа хэмжлэлтэй авч ирнэ тий. За сайн байна. За хэмжлэлтэй авчих хэрэгтэй. Тойролоо хэмжлэлтэй аваад. Чиний дагуу одоо ингэж хайрлаа. Одоо хэмжлэлтэй авсан чинь зурнаа. Зөнөөс бүтгэн найруулсан уу? Найруулчлаа. Би ч бас ингэ бүрдээ дуусчихлаа. Санаа. За бодъё. Чарээсгээ бодоод дуусчихна уу? Би бодоод дууссан. Би ч гэсэн бодоод дуусчихна. Хоёулаа чимгэлгүй. Тэгээ.
Үе чи өнгөөр явчих. Тэр хоёрыг алдаа ногоон өнгийн газар идэх, хоёулаа ч өөр өнгийн газар юм. Надад чинь цас алгаалч ивчи. Амжилтаа дууссан уу? Дууссан. Би ч гэсэн дууссан. Энэ цаасыг ашиглаад зурж болох юм биш. Надад та нар хөндлөнгөөр зурх юм бол энэ цаасыг ашиглаад зураарай. Чи татар талаагаа дэлбэрний юм зурсан уу? Зурцсан. Одоо хаачлах л үлдлээ. Талынхаа дэлбэг хайчлаа дуусчих юм уу? Би ч гэсэн одоо хайчлаа дууслаа. Оо тийм биш дээ. Би тэнцэн юм. Чи дууссан. Батна. Энэ дууссан. Би дэлбэг наагаад дуусчлаа. Би самарлаагаа дууссан. Хоёулаа тэгвэл одоо ишээ тогтоё. Яаж ишээ тогтоох вэ? Энийгээ цаалыг. Өө нэрээ тийм биш дээ. Хоёулаа тэгвэл энийгээ цаалаа. Тэгээд дараа нь самарлаа. За тэгээ. Тэгээд дуусчлаа. Гойсон мөн үү? Гойсон. Түүнээсээ гой наран цэцэг хийлээ шүү дээ. Харин гинэ. Санаас хоёулаа юм шүү дээ. Гинэ. Ишээ зүгнээс гойдоо. Яаж ишээх үү? Оо, мэдээлсэн дээр ишээ штэ. Оо тийм ээ. Би аваад яадрээ. Атик. Чи дууссан уу? Би дуусчлаа. Хоёулаа яг зургатайгаа алсан гой сарны шүү за. За. Нахынхаа өмнө ингээд инхэрдүүл гоё юм шүү. Заавар дээр ч гэсэн байна. Тийм биш. Энд хоёр ишээ, та хоёр ишээх үү? Авъя. Мэ. Оо, яа, чи ямар гоё таа. Яач гэсэн хоёр. Яа гэсэн. Стоп байсараа дацсан юм да тий. Хоёрын зөрчтэй адилхан байгаа. Та хоёрын бодит уу? Үзье. Оо, би ямар гоё ясаа тий. Зөвөн дээр мяти онгоц хийгээ зурчихсан. Үл би хоёулаа их бие байж тогтоё. Багшнэрээ гэрлэн байж тогтоовол хурдан хатдаг гэсэн штеп. Оо нэрээ тийм шүү дээ. Чи хатааж байгаарай. Би онгоцны далавчийг ажиллая. За тэгдэг. Далавчаа ихтэй зааварчилгааны картн дээр Яроцкийг гурвалж ажил гэж байна. Хоёулаа далавчаа үргэлжлүүлж хийх үү? Тэгээ. Нугал гэж байна. Одоо наахынхаа өмнө энэ Яроцкийн онгоцныхоо ихвийн тогтоохын тулд доотлыг нь гурвалж ажиллах юм байна. За би далавчаа ингээд наачгүй. Чи харин наадах тэнцвэрлэгчээ энд нь ингээд намайг дагаад нагаарай. Тийм бол яг жинхэнэ онгоц шиг харагдах юм байна. Чи хошуугаа зогтоо би залуураа хий. Бодчих. Чи харин цаад хэвийн бодож байгаарай. Ягаад онгоцныхоо энэ хэсэгт наачи. Тэгвэл наадах чинь онгоцны тэнцвэрлэгч болно штэ. За одоо хоёлаа наа. Чи тэрийн онгоц соёлж юм да. Би одоо бүхийг нь ачиж тэгэл болоо. Ямар өнгөөр утгах чинь? Ногоон өнгөр үү? За чи тэгвэл будгыг найруулж. Үннийг хэлэх нэрээ би бас нам цэцэг гэж чаддаг шүү. Үгүй ээ байна. Эдний наам хийсэн гоо. Дараа нь би байлнаа. Чи зааж өгөөрэй. Хэдүүлээ энэ вартын цэцэг нь наран цэцэг хатгачихгүй. Тэгвэл илүү болох юм шүү. Тэгээ.
илэрчсэн гоё болсон юм шүү дээ. Гоё юм байна. Энэ цэцгэндээ баа хийх үү? Энэ цаасаар гарч ичээ. Яа энэ чи ямар гоё. Ямар гоё юм бэ? Тэгвэл энэ цэцгээ хөтөлхөөс хойш очиж чаваа. Тэгийг та. Ногоон гацар байсан. Бийц ногоон гацар байсан. Хоёулаа адилхан ногоон гацар байсан биш. Би таа цагаан гацар байсан. Өвөл ахаас гацар цагаан өнгөндөө цагаан цэсэнтэй тий. Хэдүүлээ гацараа тэний санд очиж таа. Тэгээд өвлийн өмнөөч гэсэн аваа. Сая бид бичлэгээс бол одоо бидний сайн мэдэх хаягдл цаасан хаягыг дахин ашиглаж онгоцны загвар тэгэл наран цэгийн загвар их мэтийн одоо зүйлс хийлээ. Жилээс жил ирэх тусамд одоо ингээл усны ундраа багасч газрын хөрс суурайш хог хаягдлаар одоо бохирдож байгалийн баялаг хомсдож байгааг одоо та нар мэдж байгаа. Байгалийн энэ үзэгдлийг одоо сааруулах бол хүн бүхний одоо нийтийн хүчин зүтгэл хэрэгтэй гэдэг талаар бол улс орнууд бүгдээрээ л хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Ерөөс. Жишээлбэл би одоо дуулсан юм байна. Манайхаас одоо энэ одоо хийсэн шар шорон шуурга одоо Япон солонгос төрж яах гэж байгаа. Тэгээд Япон солонгосоос одоо манад ирж тэр шар шорон шуургыг жаахан багасгах үүднээс мод тарьж байна. Ийм төслүүд хэрэгжиж байна. Тэгэхээр нэгэнт бүх нийтийн хэрэг болж байгаа учраас манай энэ технологийн хичээлээр одоо энэ одоо байгалийн энэ үзэгдэлд нөлөө үзүүлэх одоо ялангуяа энэ одоо хог хаягдлаар орчин тойрон бохирч байгаад багасгах талаар ямар юм хийвэл болох вэ гэхээр гадаадын эрдэмтэд бол нэг 3 зүйлийг л хэлсэн байна. Нэгдүгээрт энэ байгалийн хамгаалах талаар хүүхдэд багаас нь тийм үзэл бодол төлөвшүүлэх хэрэгтэй гэж. Тэр монголчууд ч бол байгалийн хамгаалах талаар маш их юутай шүү дээ одоо уламжилттай орон. Одоо миний багтл гихт одоо ус гол горхиороо сүйд усааж цус тусаахгүй гэж үздэг. Гол горхийн эхийг ухаж малтаж болохгүй гэж үздэг. Кэр гадаа гал төмөр тавьж болохгүй. Одоо саяхан их олон аймагуд төмөр гарч байна. Хоёрдугаарт ийм аливаа одоо зүйлийг хийхэд бол энэ юмыг их гоё сайхан хийдэг дизайны тухай ойлголттой болох чухал байна. Гуравдугаарт бол хог хаягдуулж байгаа хаягдл материалыг дахин ашиглах явдал юм. Цаасан хаягийг дахин ашиглаж янз бүрийн юм хийж байгаа нь бол тогтвортой хөгжлийн боловсролд хөтөлбөрийн хичээл болоод хүүхд багцуудын оруулж байгаа хувийн нэмэр гэж ойлгоно. За хог хаягдл дотроос бол энэ их олон ангиллууд байдаг л да. Тэр сая бичлэгэн дээрээс харагдаж байна. Тэгэхээр хүүхдүүд бол ямар хог хаягдлыг ашиглах вэ гэвэл нэгдүгээрт бол энэ ахуйн хог хаягдлууд байдаг. Энэ бол одоо хоргүй ийм ахуйн хог хаягдлууд байдаг. Мөн үйлдвэрийн хог хаягдл дотроос бас та нарын сайн мэдэх янз бүрийн юмны өөдөс ийм одоо хаягдлын материалууд их олон байдаг. Арьс шир, мод, хуунцар, сав ийм юмнууд байдаг. Ийм хог хаягдлын ангил дотроос бол тэр харуулсан ангил дотроос бол эрүүл ахуйн болоод услын аюулгүй шаардлага хангасан нөхцөлд л тэр хаягдлыг дахин ашиглана гэсэн үг гэдгийг багш нар мэдэх ёстой юм аа. Чухам ийм хаягдл материалаар юу хийж болох вэ гэдгийг та нарт зургаар үзүүлье гэж бодож байгаа бас. Тэгэхээр ийм дизайны боловсралтай болох гэд багаас нь анхаарах. Тэгэхээр би дахин хэлэхэд бол нэгдүгээр дизайны боловсралтай болох, хоёрдугаар байгаль хамгаалах үзэл бодолтой болох, гуравдугаар дахин ашиглах үр чадвартай болох юм бол энэ тогтвортой хөгжлийн боловсрал гэж сүүлийн үед багш нар та нарт уулсан ярьж байгаа. Тогтвортой хөгжлийн боловсрал гэдэг бол дотор 3 бүрэлдэхүүн хэсэгтэй. Нэгдүгээр эдийн засаг, одоо хоёрдугаар байгаль, гуравдугаар нийгэм гэсэн 3 ийм тогтолцооноос бүрддэг. Гуруулаа хоорондоо хамааралтай. Тэгэхээр бол энэ тогтвортой хөгжлийн боловсролыг технологийн хичээлээр одоо хэрэгжүүлээл гэвэл энэ 3 дараа анхаарах хэрэгтэй гэж үзэж байна.